Сайн уу залуусаа? Энэ удаагийн видеогоор MetaMask-а тохируулах болон стейк хийх заавар видеог хүргэж байна. Бид ашиглаж буй төхөөрөмж дээрээ MetaMask хитвч суулгасан байх шаардлагатайг анхаарна уу? Хэрэв танд MetaMask байгаа бол хитвчээ тохируулцгаая. Баруун доод хэсэгт харагдах браузер дээр дараад ArtMoney.com гэсэн холбоосоор орж app руу шилжих товчийг дарна. MetaMask хитвч шинээр үсгэхэд Ethereum сүлжээн дээр байдаг бол ArtMoney.DX-ийг ашиглахын тулд сүлжээгээ тохируулна. Connect to Chain товчон дээр дарж BNB-г сонгосны дараа Switch Network дээр дарж үйлдэлээ баталгаажуулна. Одоо харин таны MetaMask ArtMoney.DX-ийг ашиглахад бэлэн боллоо. Мөн та токеноо тус бүртэн гараараа нэмэх шаардлагагүй. Дээр харагдаж буй хитвч товчон дээр дарснаар ArtMoney.DX-ийн токенууд нэг дор харагддаг боллоо. MetaMask-а тохируулж дууссан бол одоо ArtMoney токеноо стейк хийцгээе. Баруун дээр байрлах хөтөч хэсэг рүү ороод стейкийн цэсийг сонгож ArtMoney хэсэгт стейк хийх хэмжээгээ оруулна. Таны оруулсан хэмжээ үлдэгдэл дүнгээс илүү бичигдсэн тохиолдолд алдаа заах учраас та сайтар шалгана уу? Хэмжээгээ оруулсан бол баталгаажуулах товчийг дараад гарч ирж буй сануулга дээр Approve гэсэн сонголтыг өгч стейк товчон дээр дарснаар бидний стейкинг амжилттай дуслаа. Стейкийг заавартай хамт байсан үзэгчдэд баярлалаа.